Дараах диаграмд харуулсан зураглалаас тэгштгэлийн хоосон зайг гүзэн бөгөл. Хоосон зайд ямар тоонууд байхыг олъё. Тгээс эхлээд баруун тийшээгээ 1, 2, 3, 4 нэгж туулсан байна. Энэ сумны үзүүр эерэг 4-ийг илэрхийлнэ. Анх өгөгдсөн тэгшгэлд эерэг 4 гэж байсан. Дараа нь эерэг 4-өөс энэ сумны дагуу зүүн тийшээгээ 1, 2, 3, 4, 5, 6 нэгж туулна. Хэдийг нэмсэн бэ гэхээр эерэг 4 дээр сөрөг 6-аг нэмсэн. Эерэг 4 дээр нэмэх нь сөрөг 6. Ингээд хэд болох вэ? Тгээс зүүн тийшээгээ 1, 2 нэгж туулсан байна. Босоод зурааснуудын хоорондох зай бол 1 нэгж. Тиймээс тгээс зүүн тийшээгээ 2 нэгж туулвал сөрөг 2 дээр ирнэ. Сонирхолтой байна. Дахиад нэг их хэдэн дасгал ажиллаж үзье. Тоон шулуун дээрх зураглалыг хараад нийлбэр эсвэл ялгуурын тэгштгэл бичнэ үү? Ямар тэгштгэл байхыг олцгоё. Тгээс эхлэн зүүн тийшээгээ 1, 2, 3, 4 нэгж туулсан байна. Тиймээс зүүн тийшээгээ 4 нэгж туулвал сөрөг 4 дээр ирнэ. Дахиад зүүн тийшээгээ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 нэгж туулсан байна. Үүнийг сөрөг 4-өөс хасгана 9 тэнцүү гэж бичиж болно. Зүүн тийшээгээ 4 нэгж туулаад дахин зүүн тийшээгээ 9 нэгж туулвал 13 дээр ирэх ба тгээс зүүн тийш байгаа учраас сөрөг 13 болно. Сөрөг 13-тай тэнцүү. Ялгуурын тэгшгэлийг ингэж бичнэ. Ингэж бичиж болно. Сөрөг 4-өөс хасгана 9 тэнцүү сөрөг 13. Үүнийг одоо өөр аргаар бичвэл сөрөг 4 дээр нэмэх нь сөрөг 9 байж болно. Ингээд сөрөг 13-тай тэнцүү. Эдгээр аргуудын аль аль нь байж болно. Нийлбэрийн тэгшгэлийг ингэж бичнэ. Өргөлжлүүлээд хий. Тоон шулууны зураглалаас тэгштгэлийн хоосон зайг бүглэн бич. Тиймээс сум тгээс эхлэн зүүн тийшээгээ 3 нэгж шилжсэн байна. Энэ бол сөрөг 3. Дараа нь зүүн тийшээгээ дахин 3 нэгж туулсан байна. Тиймээс нэмэх нь сөрөг 3 болно. Сөрөг 3 дээр нэмэх нь сөрөг 3 буюу тгээс зүүн тийшээгээ 6 нэгж туулсан байна. Тэгэхээр энэ бол сөрөг 6-тай тэнцүү. Ингээл болчихлоо.